Манай CTB компани анх 2017 онд 20 газар 2-10 удаа тариаж туршилтаар 98 буудлыг ногоон төшөлд бэлдэж борлуулсан. Тэгэхэд малчдын дунд их эрэлттэйсэн. Манай энэ цэлэнг алтан бодлого өмнө байгалийн хадлан их газар багтаа малчд их болсон. Тэгээд нэмэлт хичээл маяг их хүмүүст хэрэгтэй байсан. 20 онд 1 сард Мерсикор олон улсын байгууллагын залуучдыг дэмжих хөтөлбөрт хамрагдаад тэгээд энэ жил 50 газар ногоон хичээлээр дааш бэлтгэхээр ажиллажээ. CTB компани нь 1997 онд үүсгэн байгуулагдсанаас анхойш хүнсний ногоо тариалах зөвгийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Улс даяар бэлчээрийн талбай хомсдсон энэ үед малчид байгалийн хадлагаас гадна нэмэлт тэжээлээр малаан тэжээх шаардлага зайлшгүй бий болсон юм. Тэгвэл CTB компани нь малчдад тулгарч байгаа энэ хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор төсөл боловсруулан Мерсикортой хамтран малын хэрэгцээнд зориулсан шим тэжээл сайтай дарш бэлтгэж эхэлжээ. Мерсикор олон улсын байгууллагын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дотор залуучуудыг дэмжих хөтөлбөр гэж бас тусдаа хөтөлбөр явуулдаг. За тэрний хөтөлбөрийн үр дүнгээр манай Сэлэнг аймагт CTB гэж компанитай хамтын ажиллагаа бий болгоод явж байна. За хамтын ажиллагаа бий болгосноор шинэ бүтээгдэхүүнүүд бий болсон. За дарш бэлтгэл, малын тэжээл тариалалт. За энэтэй холбоотойгоор бусад аж ахуйн нэгжүүд дээр бий болсон туршлагуудыг энэ залуу бизнес эрхлэгчид дамжуулах, цаашдын бизнестэй урт хугацаанд авч явахт нь чухалчлах гэдэг ийм ажил дээр Мерсикор олон улсын байгууллага үр дүнтэйгээр энэ байгууллагад хамтарч ажиллаж байна. CTB компани нь Мерсикор Монгол олон улсын байгууллагын дэд тэтгэлэгт хамрагдсанаар тэжээл тариалах 50 га талбайг худалдан авч тэжээл үйлдвэрлэл, дарш бэлтгэлд шаардлагатай үр тоног төхөөрөмжүүдтэй болж зах зээлд шинэ төрлийн малын тэжээлийг боломжийн үнээр нийлүүлэн ажиллаж эхэллээ. Түүнчлэн төслийн хүрээнд малчдын малын нэмэлт тэжээлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор цаасан нугалбар тарааж шууд болон шууд бус байдлаар сургалт сурталчилгааг цаг ямагт явуулж байна. Манай компани байгалийн хадлан ногоон тэжээл, дарш тэжээл юм найрлуудад захиалга аваад хүргээж өгдөг. Энэ малчдад фермерүүдээс гарах зардал багтаа жиргэлэг өөртөнд нэг амар байдаг болох манайхыг сонгож үйлчлүүлдэг. За манайх одоо энэ CTB компаниас тэжээл өвс аваад 2 жил болж байна. Өвс нь бол 450-аас 500 хөлтэй их ариун битг. Үн өртгөө өрөвд 70,000-аас 100,000 тал байна да. Дотороо буурцг гэдэг болохоор энэ мал тугал баримд өгөхөд хамгийн сайн байдаг. Толтой опл гардаа хөдөө гадаанаас өөс өмсөж ирээд байхгүй. Өөсний авчрыг гэдэг болохоор бид нарт бүл зав муутай усад хамгийн амар ашигтай шүү дээ. За мал дарс шидснээрээ өвлийн цагт даарахгүй бэлчэр байх. Бид нар чинь нөгөө урдны цагт чинь тэжээл худалдаж аавна, хэвийг худалдаж аавна, өшөө наагур нь будаа худалдаж аавна. Зөндөө худалдаж авч өгдөг шүү дээ. Дэвтэн эсэх нь тэгжээж өгдөг. Дарш нь болохоор шууд малд ингээд өгөхөөр бэлэн их ашигтай. Хэвийг авч ингэж зөөвөрснөөс хамаагүй хямдах. Арайч малдаа тэжээлсэн. Нөгөө өвлжин тэжээгдсэн мал чинь хур хүчээ бараагүй байдаг. Тийм болохоор зэрэг махны ашиг нь хүртэл арай дээр сүүний гарт зүртлээ хамаагүй дээр бид нарт бас өрөм тарга авч зархад 5 зарсны арай ахиу. Тэгэхээр зэрэг одоо малчид бид нарт энэ дарш гэдэг юу олон нас ургамал гэдэг чинь бид нарт бол хамаагүй л ашигтай. Малчид одоо энийг хэрэгэл занших юм бол хамаагүй эдийн засгийн юунд ч гэсэн хэрэгтэй байна. Үйлдвэрлэж байгаа тэжээл нь үн бага, чанар сайтай байхаас гадна төслийн хүрээнд CTB компани нь ахмад болон өрх толгойлсон эмэгтэй малчдад төлбөрийн уян хатан нөхцөлтэй бартераар дарш худалдан авах боломжийг олгон ажилласан онцлогтой. Түүнчлэн байгууллагынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлж 2 хүнийг байнгын ажлын байраар, 7 хүнийг төр ажлын байраар ханган ажилуулж байна. Ийхүү Сэлэнг аймгийн малчид фермерүүд орон нутгаасаа хямд үнээр чанартай шим тэжээллэг даршийг худалдан авах боломжтой боллоо.